За сайн байцгаана уу сурагчдаа. Тэгэхээр ерөнхийдөө бол өнөөдрийн хичээлээрээ би та бүхэнд ерөнхийдөө supply and demand буюу order block-ийн талаар зааж өгнө. За supply and demand гэдэг нь бол ерөнхийдөө нийлүүлэлт, нөгөө demand нь бол эрэлт, supply нь бол нийлүүлэлт гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол зах зээл дээр ерөнхийдөө зах зээл хэрхэн хөдөлдөг вэ гэхээр ерөнхийдөө эрэлт нийлүүлэлтийн хүчээр л ерөнхийдөө их хөдөлнө. Хүмүүс их аваад байвал ханш өснө. Хүмүүс харин эсэргээр зарах нь их давмгаалаад байвал нийлүүлэлт их байна зах зээл дээр гэж ойлгож болно. За тэгэхээр ерөнхийдөө бол ингэж ойлгочих болно. Тэгэхээр ерөнхийдөө зах зээл дээр чартн дээр буюу одоо бидний яг зураглал ханшийн chart work-н дээр анализ дээр хэрхэн ерөнхийдөө эрэлт нийлүүлэлтүүд аль нь давмгаалж байгаа вэ гэдэг нь харагддаг вэ гэхээр жишээ нь candle-ууд дээр харагдана л та. Тэгэхээр бид нар эрэлт нийлүүлэлтийг ерөнхийдөө тодорхойлохын тулд зүгээр candle-аар шууд тодорхойлоод мэдчихэж болно. За энэ дэр жишээ нь ерөнхийдөө бүх эрэлт нийлүүлэлт гарч байгаа төрлүүдийг харуулсан байна. Тэгэхээр та бүхэн энийг бас тэмдэглэж аваарай. Маш чухал. Тэгэхээр ирээдүйд бол би order block юм уу, supply and demand гэдэг supply эсвэл demand гэд яриад явчих юм бол яг л нэг зүйлийг илтгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө алингаар нь ч ярьсан та бүхэн нэг л зүйлийг ойлгож болно. За энд бол жишээ нь энд бол buy to sell буюу эхлээд худалдаж аваад дараа нь зарсан тийм candle гарч ирсэн биш үү дээ. Тэгэхээр та бүхэн энийг тэмдэглээд аваарай. Эхлээд худалдаж аваад дараа нь ингээд хүчтэй ингэж sell candle буюу улаан candle ингэж дамгаалж нэгсэндээ өмнөх худалдаж авсан ногоон гарсан ногоон candle бүрхээд доошоо ингээд хаагдах юм бол ерөнхийдөө нийлүүлэлт дамгаалж байна буюу нийлүүлэлт үүснэ гэсэн үг. Тэр нийлүүлэлт нь аль болох вэ гэхээр энэ ногоон candle-ийнх нь энэ хүрээ болвол нийлүүлэлт гэж явна. Тэгэхээр ханш бол ирээдүйд доошоо унаад хэрвээ энэ цэг дээр буцаад ирэх юм бол доошоо хүчтэй уналт орж ирэх магадлал өндөрөө гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол нийлүүлэлтийн бүс бол ингэж харагдана. Нэгсэндээ худалдаж аваад дараа нь зарах гэсэн үг. Худалдаж аваад зарах. За тэгэхээр ерөнхийдөө бол нийлүүлэлтийн бүс нийлүүлэлтийн order block нь бол эхлээд худалдаж авах нь дараа нь хүчтэй зарлалт орж ирэх нь тий. Тэгэхээр нэгсэндээ улаан candle-ийн өмнөх ногоон candle гэж ойлгочиход болно. За энд бол жишээ нь бас орж ирсэн байна. Энд бол ханш энэ бол buy to sell буюу бүрхэгдсэн ногоон candle биш үү дээ. Бүрхэгдсэн. Энэ бол inside bar буюу хоёр талдаа улаан candle-аар бүрхэгдсэн нийлүүлэлтийн бүс буюу order block байна тий. Тэгэхээр энд бол бас энэ бол нийлүүлэлтийн бүс буюу order block болж явна гэсэн үг. Тэгэхээр энэ дундалт байгаа хоёр улаан candle-аар бүрхэгдсэн inside bar буюу inside bar гэж нэрлэнэ. Бүрхэгдсэн энэ бол inside bar гэж candle-ыг бол та бүхэн мэдчих магадгүй. Мэдхгүй бол энэ бол зүгээр л ерөнхийдөө өмнөх хоёр энэ candle-ийн дунд хавчигдаад эннийхээ доор ингэж хаагдаж чадаагүй. Аль эсвэл их биеийнхэн дээр нь ингэж гарч чадаагүй ингэж дунд нь ингэж хавчигдсан байдлаар үлдсэн тэр candle-ыг бол inside bar гэд нэрлэж байгаа. Тэгээд ерөнхийдөө inside bar маань бол бас нийлүүлэлтийн бүсний хувьд бол бас нэрлэгдэж явна. Буюу order block гэж явагдана. Энд бол жишээ нь ханш бол доошоо явж байгаад буцаад энэ нийлүүлэлтийн бүс дээр ирэх юм бол бас зарах захиалгууд энэ дээр хүлээгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр зарах захиалгууд хүлээгдэж байна гэдэг чинь ханш энэ дээр ирэхэд
буцаад уналтууд орж ирнэ гэсэн үг. За энэ дээр бас buy to sell wicks гэж байна. Одоо энэ бол одоо та бүхэн анзаарч ивэл энэ дээр бол лааны үзүүрүүдийг авсан байна те. Тэгэхээр энэ бол том цагаар ингэж харагдаж болж байгаа ч гэсэн жижиг цаг руу хөрвүүлэх юм бол одоо энэ inside bar ч байна уу engulfed candle ч байна уу те. Энэ өмнөх гарсан жишээнүүд гарч ирнэ. Одоо жишээ нь энэ 4 цаг дээр ингэж харагдаж байлаа гэж бодоход 15 минут дээр шилжүүлэхэд яг энэ шиг одоо яг бүрхэгдсэн одоо order block үсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр шууд тэгж бага цаг руу тэгж шилжүүлж цаг алдалгүйгээр шууд ингээд тодорхойлчих болно гэсэн үг. Тэгэхээр одоо энэ дэр жишээ нь худалдан авалт орж ирээд дараа нь энэ хүртэл өсөөд тэгээд буцаад унсан биш үү те. Тэгэхээр та бүхэнийг сайн тодруулаад харуулъя. За тэгэхээр та бүхэн харж байгаа. Эхлээд худалдан авалтууд хааш бол энэ хүртэл унсан. Тэгээ худалдан авалт орж ирээд дахиж үргэлжлүүлэн худалдан авалт орж ирээд энд хүрээд тэгээ буцаад уналт орж ирсэн мэт. Тэгэхээр ерөнхийдөө бол энийг бага цаг руу шилжүүлэх юм бол яг л иймэрхүү зураглалууд гарч ирнэ. Тийм учраас шууд бага цаг руу шилжүүлж харалгүйгээр шууд ингээд тэмдэглэж болно гэсэн үг. Нийлүүлэлтийн бүсээ. За дараагийн жишээ бол buy to sell буюу худалдаж аваад бас зарсан тийм одоо том одоо лааны үзүүр байна л да. Тэгэхээр лааны үзүүр ерөнхийдөө бол лааны wicks болвол ингээд том байх юм бол ингээд ерхий хэмжээнээс том байх юм бол одоо энийг бол нийлүүлэлтийн бүс гэж авч үзнэ. Тэгээд ерөнхийдөө бол энийг бас жишээ нь жижиг цаг руу юм уу дунд цаг руу шилжүүлээд үзэх юм бол яг л эхний жишээ шиг зураглал гарч ирнэ гэсэн үг. Ерөнхийдөө бол энэ одоо 4 жишээгээс ер нь хамгийн магадлал ихтэй нэх юм бол эхний жишээ ерөнхийдөө бүрхэгдсэн байх юм бол илүү магадaltaй гэж үздэг. Одоо энэ жишээ нь худалдан авалт орж ирээд маш хүчтэй ерөнхийдөө одоо уналт орж ирээд маш хүчтэй ерөнхийдөө sell candle орж ирсэн биш үү те. Улаан candle орж ирсэн байна. Тэгэхээр энэ нь бол энэ одоо манай одоо гаргасан одоо уналтын өмнөх одоо ногоон candle улаан candle-ийн өмнөх ногоон candle маань нийлүүлэлтийн бас болдог гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол хүчтэй нийлүүлэлтийн бас байх магадлал өндрөө гэсэн. Бусдынх нь чадал ерөнхийдөө бол хүчтэй байх магадлалтай. За дараагийнх нь эсэргээрээ бол энд бол хүчин төгөлдөр одоо энд бол өмнө нь хүчин төгөлдөр хэдүүлээ нийлүүлэлтийг үзсэн бол хүчин төгөлдөр эрэлт нь ямар байдаг вэ гэхээр жишээ нь энд бол яг л эсэргээрээ энэ жишээтэй яг л эсэргээрээ яг харагдаж байна. За энд бол энэ бол sell to buy шүү. Sell to buy эхлээд зарж байгаа. Sell to buy. За тэгэхээр эхлээд зарлалт орж ирээд дараа нь маш том одоо ногоон candle буюу одоо худалдан авахчд орж ирсэн. Тэгэхээр энэ бидний улаан одоо candle маань бол эрэлтийн бүс буюу order block аль нэгээр нь ч нэрлэж болно та бүхэн. Тэгэхээр болж үүсэж гин гэсэн үг. За дараагийнх нь бол inside bar гэсэн үг. За inside bar маань бол бас өмнөх одоо хүчин төгөлдөр нийлүүлэлтийн жишээнд гарсан inside bar буюу дунд нь авчуулагдсан ерөнхийдөө candle байна. Энэ бол бас хүчин төгөлдөр эрэлт гэж явна. За энд бол бас адилхан өмнөх жишээтэй адилхан. Эхлээд зарлалтууд ингэж орж ирээд зарлалтууд энд хүрээд дараа нь өссөн одоо candle гарч ирсэн биш үү дээ. Тэгээд та бүхэн анзаарч байгаа бол лааны үзүүрээс лааны үзүүр хүртэл ерөнхийдөө явсан бааз. Тэгэхээр энийг бас эрэлт гэж нэрлэдэг байх нь байна. Яагаад гэвэл
одоо бага цаг болон дунд цаг руу шилжүүлэх юм бол яг л ийм хүчин төгөлдөр ийм эрэлт нийлүүлэлтийн бүс бас энэ дотор харагдаж идэг гэсэн үг. За дараагийн жишээ бол бас яг өмнөх жишээтэй адилхан том одоо эрхий хэмжээгээс ер нь том тийм лааны одоо үзүр байвал энэ бол бас эрэлт гэж явна гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол эдгээр одоо эрэлт нийлүүлэлтийн бол хүчин төгөлдөр эрэлт нийлүүлэлт гэж үзнэ. Та бүхэн дараагийн хичээлээр бол яг ямар одоо шинжүүдийг хангасан байж иж яг тэр тухайн эрэлт нийлүүлэлт нь яг хүчтэй байх вэ те хүчтэй яг нөлөөлөх вэ те яг тэр цэг дээр ирэх юм бол одоо жишээ нь бүх одоо эрэлт нийлүүлэлтийн цэг дээр бол ханш бол эргэж ирэхтэй ингээд өсгүйгээр шууд унах магадлал зөндөө байдаг л да. Тэгэхээр энэ бол ингээ унах юм бол хүчтэй байж чадаагүй ерөнхийдөө эрэлт нийлүүлэлтийн бүс гэж явна. Тэгэхээр хүчтэй ингэж яг тогтоох хэмжээнд хан шиг ингэж тогтооход чиглэл рүүгээ явах тийм хэмжээний хүчтэй тийм эрэлт нийлүүлэлтийг олохын тулд бол тодорхой хэмжээний шаардлагуудыг хангасан байх ёстой. Нийт нэг 7 шаардлага хангасан байх ёстой. Тэр хичээлийг ер нь бол дараагийн хичээлээр үзнэ. Гэхдээ ерөнхийдөө бол одоо бол та бүхэн яг үндсэн одоо яг эрэлт нийлүүлэлт гэж яг юу вэ гэдгийг тайлбарлалаа. За тэгэхээр ерөнхийдөө бол та бүхэнд өмнөх одоо бүтцийн хичээлтэйгээ холбоод харуулах юм бол та бүхэнд илүү ойлгомжтой болно гэж бодож байна. Тэгэхээр одоо ханш ингээд дээшээ ингээд бүтцийн задрал дээшээ явагдаад break of structure буюу бүтцийн задрал ингээд дээшээ явагдаад хахад бол ханш энэ жишээ энэ одоо зураглал одоо жишээ нь гарч ирнэ гэсэн үг. За та бүхэнд илүү тодорхой зураглал болгож харуулъя. За бидний эхний жишээ болох эрэлтний эхний жишээг та бүхэнд харуулъя. За энэ жишээ нь зураглал жишээнд харагдчихжээ гэж бодоход энд бол бүтцийн задрал үүссэн байна те. Энд бол ингээд candle бол их биеэр дээр нь бүтцийн дээр бол их биеэр хаагдчихсан байна. Тэгээд одоо хүчин төгөлдөр эрэлтийн бүсийг бол valid буюу хүчин төгөлдөр эрэлтийн бүсийг үүсгэсэн байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ханшийн бүтцийн задрал үүссэн. Нэмээд задрал ингээд үүссэн. Нэмээд нэгсэндээ энэ задралыг үүсгэж чадчихна гэдэг чинь энэ бол хүчтэй ерөнхийдөө эрэлтийн бүс байх магадлал өндөр болсон. Нэмээд юу гэсэн үг вэ гэхээр одоо нэгсэндээ өмнөх улаан кандл гаргасан улаан кандлаа дээшээ ногоон кандл маань бүрхэж чадсан байна. Тэгэхээр энэ бол эргээд энэ одоо бүрхэгдсэн sell to buy candle буюу нэгсэндээ эрэлтийн бүс order block маань бол хүчтэй байх магадлалтай гэсэн одоо бас шаардлага гарч одоо бас магадлал нь ихсэж байна гэсэн үг. Тэгэхээр ханш бол энэ эрэлтийн бүс дээр ирээд буцаад дээшээ ингэж хүчтэй өсөлт орж ирэх магадлал нь өндөр болсон гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бүтцийн хичээлтэйгээ ингээд холбоод ойлгох юм бол та бүхэнд илүү ойлгомжтой болсон гэж байх гэж найдаж байна. За энэ дээр бол sell to buy шүү би. Энэ дээр яг өмнөхтэй нь ижлэхэн бичсэн байна. Sell to buy. За энэ ч гэсэн адил эхлээд зараад дараа нь худалдаж авч байгаа. Эхлээд зараад дараа нь худалдаж авсан. За тэгэхээр ерөнхийдөө бол
Яг л өмнөхтэйгээ адилхан. Яг л эсэргээрэл гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө эрэлт нийлүүлэлтийн бүс order block гэдэг бол ерөнхийдөө ийм ойлгоход бол амархан зүйл гэсэн үг. Тэгээд дараагийн хичээл дээр би та бүхэнд амьдрал дээрх жишээтэй холбож тайлбарлах болно. За хичээлд анхаарлаа хандуулсан сурагчдаа баярлалаа.